За. Тэгээ education сургууль маань те одоо ерөнхий боловсролын хүүхдүүдэд зориулсан гэлээ шүү. Тэгвэл танаа сургуульд орохын тулд хүүхдүүд маань заавал ерөнхий боловсролын улсын сургуулиас гараад танаа сургууль нисэх юм уу эсвэл одоо юу гэдэг хичээлийн хажуугаар те сургуульт маягаар явж явах боломжтой гэдэг юм уу? Таны талаараас мэдээлэл хүргэж. За, манайх болохоор T-education сургууль маань зөвхөн ганцхан ширхэг хичээлэл зааж байгаа. Тэр нь болохоор дижитал технологийн хичээл гэдэг нэртэйгээр одоо явж байгаа Австралийнхаа юун дээр стандартн дээр нь Digital Technologies гэдэг нэртэй байна. Тэгмээ бас бусад нөгөө нэг одоо юу гэдэг Cambridge, Oxford хөтөлбөрүүд байдаг шнэ. Тэрнэр дээр болохоор жоохон өөр нэртэй тийм одоо хичээл байгаа. Тэрнийг л ганцхан үздэг. Тэгмээ бусад сургуульд одоо юу гэдэг хувийн сургуультай ч юм уу, улсын сургуультай ч юм уу аль нь ч явж иж болно. Хагас бүтэн сайных нь аль нэг өдөр манай дээр одоо хуваарийн дагуу ирээд яг одоо хичээлүүд чинь жижиглийн одоо нөгөө стандарт байгаа шүү дээ. 3 дугаар ангийн хүүхдэд 32 цаг ч тийм үү, 4 дугаар ангийн хүүхдэд 64 цаг гэдэг ч юм уу тэднэрээр явна. Тэгэл хагас бүтэн сайндаа яг тэдний ирээл гүйцэжнэ гэсэн үг. Одоо бас гадуур одоо юм болгон дээр л дижитал гэдэг үг ашигладаг болоо шүү дээ. Тэгвэл дижитал хичээл гэж яг юу хэлээд байгаа юм те? Дижитал хичээл гэдэг дотор нь ямар одоо орчин үеийн хичээлүүд байгаа юм бэ гэдэг та бас тайлбарч. За, ер нь бол одоо энэ технологи дижитал тэгээд аналог гэдэг хоёр хуваачиж байгаа. Гэхдээ digital technologies гэдэг бол яг тоон технологи гэсэн үг. Digit гэдэг тоо гэдэг үгнээс гаралтай. Тэгээд энэ digital технологи нь болохоор одоо юу орчин үеийн хагас дамжуулагч гарч ирэл орчин үеийн компьютер бүтснээс хойш компьютер дээр суурилсан бүх зүйл байгаа байхгүй. Тэгмээ одоо дижитал технологийн хичээлүүдийн нэг одоо агуулга нь кодчлал байх чинь нэг компьютертэй ярина л гэсэн үг шүү дээ кодчлал. За тэгэнгუuта кодчлал дээрээ жоохон одоо компьютерийнхаа ухаан дээрээс механикийг нэмээд хөдөлдөг явдаг болоод ирэх юм бол тэр нь робот болоод эхэлнэ. Роботик хичээл болно. Тэгэнгуuта дахиад нөгөө нэг кодчлал чинь одоо юу гэдэг амар олон шаттай болсон одоо гар утасны аппликейшн, вебсайт бүгд өөр зориулттай болсон. Тэгээд веб дизайн гэдэг хичээл ороод ирнэ ч гэх юм уу. Гар утасны дизайн гэдэг хичээл. За тэгээд зүгээр юм digital electronics гэдэг хичээл бас ороод ирж болно тий. Одоо заавалчгүй тэгж робот шиг ингээд хөдөлж явдаг биш. Тэгсэн мөрчлөөс юм өвдөртдөг. Одоо жишээлх юм бол одоо ухаалаг цаг тий. Одоо утастайгаа холбогдоод юм хийдэг ч юм уу. Тэднийг болохоор ерөөсөө юу digital технологийн хичээлийн бүх одоо агуулгад оруулж байгаа гэсэн. Тэгвэл одоо эцэг эхчүүд энэ бас нэг юм бодлоо гэдэг чинь за манай хүүхд дэмж болно эсвэл хуйлж болно. Тийм хэмжинтэй одоо ингээд нэгэн л програмстаар сухгүйгээс хойш энэ дижитал хичээл эсвэл AI ухаан технологич юм ингээд хэрэгцээгүй гэж боддог. Тань дээр ямар байр суурьтай байна вэ? Ер нь зөвхөн програмстаар л сурах хүүхдүүд эдгээр хичээлийг үзэж мэдлэгтэй болсон шаардлагатай байд юм болов уу? Ер нь бол үгүй гэж л одоо бусад улсууд нь үзэж байгаа байхгүй юу. Одоо яг энэ digital technologies гэдэг энэ хичээлийг жоохон өөрөөр нэрлээд агуулга нь бол угаасаа ижлэхэн. Тэгээд дэлхийд дээр нэг юм хамгийн сүүл шалгах 7 орн байсан. Тэр 7 орн хүүхдүүдэд заавал үзэх ёстой хичээлээ гэд зооцсон байна. Жишээлх юм бол одоо манай хөтөлбөрийг болохоор Австрали улсын 8 дугаар ангийн хөтөлбөр хүртэл mandatory гэдэг заавалчгүй энийг ингээ үүсгсэн байна. Хүүхэд болохоор одоо 10 жилийн боловсролтой хүүхэд ямар хүүхэд байх вэ гэхээр ядаж код биччихдэг байх юм байна. Ядаж нэг юм веб сайт зохиогоод ингээ гаргацдаг байх юм байна. Ядаж нэг юм одоо дижитал электроник юм гаргацдаг. Одоо жишээлбэл гэртээ зүгээр нэг юм цэцэг тарлаач гэсэн тэрнийг услааны системийг автоматжуулчих хэмжээний ийм чадвартай байх юм байна гэд ерөнхийдөө бол үзчихэд байгаа байхгүй. Тэгэд миний зүгээс ч гэсэн одоо ингээ харж байхад хүмүүстэй зүгээр ингээ жишээ гаргаад ярихад нэг геологч ах байсан. Тэр геологч ах яг одоо геологийн зурган дээр л судалгаа хийж нөгөө ажил нь явдаг. Тэгмээд тэр ажиллаа болохоор юугаар Python гэдэг ганц програмын хэл сураад тэрнийг ашигласнараа баг би 100 дахин ингээд хурдан хийдэг болчлоо гэж байгаа байхгүй. Тэгмээд ирээдүйд яг бид нар юу болохыг мэдэхгүй. Тэгвэл энэ хичээл чинь бүх хүмүүст бүх салбаруудад хэрэг болно. Одоо жишээлх юм бол хуульчид гэх юм бол анхан шатны хэмжээний хуульчид байгаа шүү дээ. Тэдний тоо мангар багассан байгаа байхгүй. Юунаас болсон бэ гэхээр ерөөсөө тэр мэдлэг мэдээллүүдийг нь цахимаар энэ дээр ингээд оруулаад байршуулсан. Тэгэнгუuтай юм questionnaire асуултууд бүглэнгуут нөгөөх нь ингээд хариултыг өөр зөв чиглүүлдэг. Тэгмээд тэр нь хүртэл ингээд багассан. Тэгэхээр ирээдүйд бид нар яг юунд ч хэрглэж магадгүй гэдэг одоо нөгөө нэг ухаанаар хандах юм бол бүх хүнд хэрэгтэй. Одоо танай ажилт гэх юм бол одоо сэтгүүлчнэр сэтгүүлчлэл хийдэг байх хэрэгтэй гэдгээс нь бол одоо сэтгүүлч байхдаа PowerPoint дээр юм бэлтждэг тий Excel дээр ямар ч юм гаргацдаг тийм байхгүй зүгээр даа ингэ сэтгүүлчийн чадвартай би PowerPoint мэдэхгүй гэдэг юм бол ажилд орох чинь бас ингэ багсан тий дээрээс нь цалинчин ч гэсэн ингэ багсан. Яг тэрнтэй адилхан ерөнхийдөө бол ирээдүйд одоо юу гэдэг нэг шинэ стартап авч ийлээ гэж зүгээр л гадаад харилцааны менежер авахтаа ямар ч бас манай вебсайт гаргацдаг хүн хэрэгтэй. Тэг юм бол
За биднэрт ямар ч байсан нэг юм гар утасны аппликейшны прототип хийдэг хүн хэрэгтэй. Зүгээр ажлын хажуугаар давхар үүргээр ч гэдэг юм. Тиймэрхүү шаардлагууд одоо ирээдүйд илүү их бий болно л гэж харж байгаа. Тэгэхээр одоо бас хүн амны ихсгээрээр технологи хөгжихээр хүүхэд бүрээс те олон талт авьяастай байхыг шаардж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дижитал хичээл те дижитал одоо мэдлэг гэдэг бол бас хэмжээшгүй байгаад байгаа юм. Тэгвэл одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд бол хэддүгээр ангиас эхэлж явах боломжтой байдаг юм бэ те. Хэддүгээр ангиас хэддүгээр анги хүртэл явах боломжтой юм бэ? Манай сургуульд бол яг 3 дугаар ангиас эхлээд 12-оор төгсөлөө явж байгаа. 3 дугаар ангийн хүүхдүүд нь хамгийн анхныхаа одоо програмчлалынхаа одоо шатны хичээлүүдийг үзэж чаад тэгжнүүтээ цаашаа электроникийн хичээлүүдээ үзээд, роботикийн хичээлүүдээ үзээд, веб дизайныхаа хичээлийг үзээд, аппликейшнээ хөгжүүлж үзээд, тэгмээ Internet of Things гээд гараараа одоо нөгөө роботикийн юмнуудаа игээд, гэрээ автоматжуулалтын юмнуудаа игээд, кибер аюулгүй байдлын хичээл энэ төр гэж үзээд, тэгээд ерөнхийдөө бол 11, 12 дугаар ангид болохоор манай 1-р курсын баг нөгөө нэг кредит үзүүлэх дайны хичээлүүдээс 2-3-ыг нь үзээд тэгээд ерөнхийдөө бол төгсөж байгаа. Энэ хөтөлбөр нь болохоор Австралийн F210 буюу 1-ээс 10 дугаар ангийн хөтөлбөр баггүй ууг нь 10 дугаар ангийн. Гэхдээ манайх болохоор яг 1-р ангийнх нь хүүхдүүдийн хөтөлбөр нийтэн оруулаад 1-ээс нь заа яг гэхээр биднэрт одоо нэг юм юу хэлний барьер байгаа. Тийм тэр нь болохоор ингэж байгаа байхгүй. Чи программын одоо хичээл мичээл үзчихсэн өмнө 1-р курс дээр нэг сонирхож байсан. 1-р тэгвэл тэр программын хэл чинь өөрөө яг ингээ модон англи хэл шиг байгаа шүү дээ тий. Ямар ч программын мэдлэггүй хүн программыг унших юм бол за нэг юм жижигхэн алгоритм байлаа гэх юм бол энэ ингээд англи хэл мэдтгэл бол энэ ингэх гээд ах шиг байна гэдэг нэг юм одоо ойлголт авчдаг тий. Тэрнтэй адилхан яг Австралида 1-р ангийнхын хичээлийг 1-р ангид нь заах юм бол нөгөө өөрсдийнх нь төрлөх хэл учраас жоохон модон төрлөх хэл шиг учраас тэр хүүхдүүд ойлгоод яваад иддэг. Логик нь бол амархан байна. Тэгмээд Монголд одоо ингээд нөгөө нэг хүүхдүүдэд заахаар Монголд угаасаа л англи хэлтэй байсан одоо нөгөө нэг баг унагаан англи хэлтэй хүүхдүүд байна шүү дээ. Тэд нар бол ямар ч асуудалгүй одоо 3 дугаар анги хичээлийг 1-р ангиас үзээд болчиход байгаа юм. Харин одоо дийлэнх маань зүгээр монгол хэлтэйгээл байгаа одоо англи хэлийг нь зарим сургуулиуд 5-аас нь 3-аас нь ч гэдэг юм уу тэгээ үздэг. Тэгэнгუთ тэрнийгээ бас нөгөө нэг ойлгохгүй байгаад байгаа учраас бид нэр хэлний барьер одоо болоод 3 дугаар ангиас өгнө эхлэв даа. Одоо тэгэхээр бас танай сургуульд явах юм бол зөвхөн дижиталч биш бас англи тий технологийн хэлийг бол бас эзэмших боломж бүрдэж байгаа гэж ойлгож болох уу тий? Тийм болно. Ер нь кодчлал хийгээд ч юм уу тий эсвэл юм одоо электроникийн юмнууд хийх юм бол ихэнх юмнууд нь яг нөгөө нэг англи хэл дээрээ байдаг. Хятад улсын программистуудээс нь ч хятад хэлээр програм ерөөсөө бичдэг байхгүй. Яг л англи хэл дээр л нөгөө командуудын нэршлүүд нь байдаг. Тэгэл тэднэрээр биччихдэг. Тэрнийг хийгээд яваад тахлаар ерөнхийдөө бол англи хэл бас логикоо дагаад сайжирна. Тэгээд бүр дунд ангимангтаа өөрсдөө ингээд цаашаа судалгаа хийгээд гүнзгийрүүлээд өөрсдөө шийдэл хайгаад явхлаар ихэнх нөгөө шийдлүүд нь англи хэл дээр байгаад байгаа. Интернетт байгаад байгаа мэдлэгээс л ер нь бол хүмүүс хайж байгаа шүү дээ. Тэгмээд интернетт байгаа мэдлэгийнх нь одоо 80% орчим хувь нь зөвхөн англи хэл дээрээс олдох боломжтой. Тийм. Тэгэхээр тэрнийгээ бас ингээл одоо шаардлага гэх юм уу? Амьдралын шаардлагаар сурчаад байгаа. Тэгээс таны бас сая хэлсэн нэг зүйл их сонирхолтой л да. Нөгөө гэрийн одоо бүтээгдэхүүнүүд те гэрээнд хөөрөмжүүдээ бас ингээд програмчлах гэдэг л одоо бид нар бас ингээд завгүй амьдралын хэмнэлд орох тусмаа бас ингээд залах уу гэж хэлэх үү цаг зав байхгүйгээс одоо гэртээ бас тэр бүрчлэн гараар юм хийх нь хомс олж штэ. Тэгвэл яг танаа сургуульд одоо сурлаа гэж бодох те гэрийн яг ямар төхөөрөмжийг програмчлаж болох юм бэ? Алийг нь амьдралд илүү хялбар болгож болох юм бэ? За яг ямар гэлтэх юм бол толгой дотор амар олон юм бодогдож байгаа байхгүй. Хамгийн сүүлд өнөөдөр л гэхэд би өглөө ингээд босоод будаа гшиж иднээр байсан боловч цаг ингээ байхгүй. Тэгэл заа будаа идэг тэгэл будаанаас өөр мэдээл гарч байгаа байхгүй. Тэгэхэд жишээлх юм бол тэнд ингээд зүгээр л хамгийн энгийнээр харахад одоо юун дээрээ арсетхэн дээрээ реле тавиад релен дээрээ цаг тохируулаад эсвэл мессежер ч юм уу одоо команд авдаг байлгахаар тохируулаад өөрөө нэг тийм юм хийж чадварчтай болно гэсэн. Цаг тохируулаад өглөө 7 цагт одоо энэ будаага хийгээд тавьчихсан усаа тавьчихсан релен ажиллаад 7 цагаас будаа гшигч ажиллуулаад 30 мөч гэхэд одоо болтго ч юм уу те эсвэл тэрнийг ингээд хизээ ирэхээ орой ирэхээ мэдэхгүй байгаа бол тэрэн дээрээ сим карт уншигч хийгээд антен зоонд тэгмээдээ тэрнийг дугаар авчин гутаа будаага агшаагаар гэдэг мессеж чинь нөгөөтгөө гэртээ харихад агшаацсан байдаг ч юм уу те хамгийн наад зах нь одоо гэх юм бол тийм тэгэл тэрнээс цааш бол ер нь төсөөлөл яг хязгаар байд юм дөө юу хийж болох тал дээр.
тухайн хүний л одоо төлөвлөл яг хязгаарлалт дөө. Тэгвэл танаас сурагч нараас бас юм сонирхолтой те програмчлсан юм жишээ байна уу? Та дурдвал байгаа. Одоо яг хоёр юм санаанд орж байна. Нэг нь болохоор газар зүүн ангийнхаа одоо бүх хүүхдийг газар зүүн шалгалтын дээр онц ахуулсан нэг хүүхд. Нөгөө нэг тэр нь болохоор улсуудын нөгөө нэрлээд тэгээ нийслүүдийг нэрлэдэг тийм шалгалт авах байсан юм л газар зүүдээр. Тэгээд хүүхдүүдэрнээ чинь ингээд цээжлээд явахаар жоох уйтгартай шүү дээ. Тэгсэн чинь манад явсан хүүхд зүгээр тоглоом хийцэн улсын нэр нь гараад ирдэг доор нөгөө нэг юуг нь нийслэгийг бичээд ингээд оноо цоглуулдаг. Тэгээд тэрнийг ангиараа тоглолцоороод нүцээрээ бүгдээрээ цээжилсэн. Тэгээ ингээд зүгээр хамгийн наадзах юм гэх юм бол. Тэгээ бас нэг одоо манад нэг мундаг хүүхд байгаа сайхан бэлэг гээд тэр түрүүжил бид нар Халлоуинаар бас хүүхдүүдтэй ингээд хөрхөн тэмцээн зохион байгуулдаг. Тэгээд нэг өөрсдийн гэсэн юу хийгээд баг одоо хувцс дүр дорёгээд тэгсэн чинь тэр хүүхд болохоор ингээд баг хийцэн. Тэр багных нь ингээд нүд нь ингээд хөдөлдөг. Тэгээд ингээд гэрэл мэрластдаг. Тэрнийг болохоор бас дахиад батарейг нь өөрөө тавиал микроконтроллер суулгаад дээрээс нь хідэн мотор тавиад тэмүүтэ тэндээ ингээд хөрхөн баг хийцэн байгаа байхгүй өөрөөсөө зориулаад. Тэгэхээр эндээс харахад хүүхэд бас илүү чөлөөтэй сэтгээ төсөөлөл нь хэмжээшгүй болоод тэр бас ирээдүйд заавал хууль жимж юу гэдэг нь бидний одоо байгаа хэдхэн мэрэгжилд бас баригдахааргүй байгаа байхгүй. За тэгвэл 3 дугаар ангийн хүүхдүүд яг онлайн үзээс суух юм эсвэл бас ингээд те практик төвшин ингээд бас дадлага хийдэм болов. Энэ бас их сонирхолтой шүү дээ. Одоо 3 дугаар анги гэдэг бол эд нөгөө ном уншдаг. Энэ л бол бичиг цаасан салдгүй шүү дээ. Тийм байхад дахиад бас ингээд ном уншуулад нэг газар авч суулгах юм уу те. Бид нар ер нь бол хичээлийн үеэр дэвтэр цаас хэрэглэдэггүй. Багшийнхаа ярьж байгаа зүйлийг ойлгоод тэгэл тэр нэг асуудлыг нь шийдэхэд анхаарлаа хандуулдаг. Тэгмээтэй хүүхд гэртээ хараад нөгөө мартчихжээ штэ. Тэр үед болохоор манайх сургалтынхаа платформ дээр аккаунт өгсөн. Тэгээд тийшээ ороод багшийнхаа юу ярьсныг дахиад нөгөө нэг видео бичлэгээр нь гүйлгээ сонсчих боломжтой. Хизээч үж болон тэр нь болохоор насан туршийн accessтэй учраас яг хүүхдийг ингээд юм хүм бичүүлээд одоо теорийн оронд нь одоо ингээд туулуулж муулуулад тийм юм бол байхгүй. Гэхдээ мэдээж теори бол орно. Гэхдээ ихэвчлэн хөтөлбөрийн нэг юм 50-60% нь бол аль ч ангид дандаа практик байгаа. Тэгээ одоо 3 дугаар ангид орж ирж байгаа хүүхдүүд гэх юм бол тэр програмчлалынхаа хэл дээр тоглоом хийхээс ерөнхийдөө эхэлдэг. Дандаа ингээл тэр програмчлалынхаа хэлтэй танилцаал за ийм юм хийх юм байна, энийг хийх юм байна гэл нэг жоохон одоо 2-3 команд сурчлаа гэж бодоход тэрнийхээ хүрээнд хийж болохоор тоглоомч гэдэг юм уу те. Дээрээс одоо ингээд унж байгаа юмнуудыг түүгээд оноо цуглуулдаг ч юм уу. Тэгвэл яг тэрнийх нь эсрэг тоглоом бас байж болохгүй. Жишээлх юм бол ингээд дээрээс нь унж байгаа алимнуудыг доор нь ингээд сагсанд ингээд түүгээд дүүргээд оноо цуглуулдаг тоглоом хийгээд өрчлөө гэж бодоод багш нь зөрүүлээд одоо тэгвэл дээрээс унж байгаа чулуунаас хүүхэд болтуулдаг тоглоом хийгээрээ логик нь уруулаад өгдөг ч юм уу те. Тэр мөрнийгээ хүүхдүүд нь ингээд хийгээл яг тоглоом болгоод тэгээд явдаг гэсэн. Одоо тэгвэл бас роботын хичээл ордог гэж хэлж шүү дээ. Жишээл танаас сургууль дээр юм ямар жишээ байна нэг ямар те роботик бүтээв. Эрхээр ажиллагаа тийм хүүхдүүд бас энд хэр сонирхолтой байдаг юм байна. Роботикийн хичээлийг бол ер нь хүүхдүүд айгүй сонирхтой. Тэгээд одоо нэг автомат робоконы тэмцээн гэж байдаг шүү дээ. Зураас дагаж явдаг, шоомод цуглуулдаг. Тэгээд тэр роботыг болохоор тэр 6-7 төрлийн робот байгаа. Тэднийг бүх хүүхдүүд үздэг. Тэр нь ингээд амар дуртай. Тэн дээр одоо би таадаг нэг видео өгнө заяа хүүхдүүд яг ингээд юу хийж байгаа талаар. Тэгээд тэрнээсээ гадагшлаад бид нар болохоор тэр бол сургалтын зорилттой робот байхгүй. Тэгээд өөрсдөө яг автомат роботын тэмцээнд зориулж ороод сүүлийн 2 жил дараалаад ер нь бид нар одоо MHT-с зохион байгуулж байгаа автомат роботын тэмцээнд оюутнуудтай өрсөлдөж ингэж орж байгаа. Түрүү жилийнх нь болохоор бид нар ороод 4, 5, 6 дугаар байрыг авсан. Энэ жилийнх нь ороод 3, 4, 5 дугаар байрыг авсан. Нөгөө дандаа нөгөө жоох хүүхдүүд аа шүү дээ. Тэгэл нөгөө зураас дагдаг, хурдталдаг те. Зураасаа хин хамгийн хурдан дагаж явж ирэх үү гэдэг юм дээр төрөл дээрээс нь ингээд олон шоога тэр шоонуудаас авчираад хамгийн олон хин цуглуулах уу гэдэг төрлүүд дээр. Яг тэгэл багштайгаа нийлээл багш нь бол нөгөө нэг яг одоо схемийг нь ухсрах гагнах ч юм уу те. Тэр зүйлүүдийг нь багш нь хийгээд тэрнийг би ийм юм хийцэн шүү гэдгийг тайлбарлаад хүүхдүүд нь тэрэн дээр нь за цөмөр ийм код бичээд энэгээр оролцох юм байна гэд. Тэгээд хүүхдүүд нь өөрсдөө кодоо бичээд роботуудаа туршаад тэгээд оролцсон. Сонирхолтой хамтын ажиллагаа хийдэг. Тийм. Одоо тэгээд энэ жилээс бас хөтөлбөрүүдийг ер нь одоо илүү ингээд баяжуулаад сунгах гал байгаа байхгүй. Манай UQ гэдэг сургуулийг би төгссөн. Австралийн University of Queensland. Тэр сургуулийн багшлалаар нэг юм сонирхолтой зүйл ярьжсэн. Би бол одоо хичээлийн хөтөлбөрийг бол ингээд инженерчлэлтэй гэдэг
гэж байгаа байхгүй. Тэрний юм бэ багшаа гэх тэгэхээр за одоо би бол та нарыг за нэг зүгээр ингээд abstract жишээ авъя гэж бодоход за цөмөрөө ингээд нэг software инженерчлэлийн үндэс гэдэг хичээл үз. Яа тэрэн дээр би та нарыг одоо 15% мэдлэгээс чинь 30 хүртэл үсрэгдэг болгоё. За 15-ыг чинь бол өмнөх 10 жил мэл чинь ингээд өгсөн суур мэдлэг. Тэгмээдээ би та нарыг 30 хүртэл үсэргэн гут танаа дараагийн жил чинь та нарыг тэндээс 50 хүртэл үсрэгдэг болгоё. Тэрнийгээ би болохоор энэ хүртэл яаж явах вэ гэдгээ би ингээд өөрөө дизайнаа хийж байгаа хөтөлбөрөө ингээд. Тэгээд нөгөөт мэдээж сургууль мургуул баталж байгаа шүү дээ. Тэгмээд тэрэн дээр болохоор тэрнийг 15-аас биш дараа жил миний зорилго юу гэх юм бол 15 биш 16 руу 16% рүү үсрэгдэг. Гэтэл ингээд ер нь бол дандаа тэр хичээлийн хөтөлбөрийг одоо семестр болгонд юм ингээд өөрчлөөд улам мундаг улам одоо нөгөө нэг одоо 15-аас одоо юу гэх юм 30 хүртэл биш 14-өөс 31 хүртэл ч юм уу ингээд томруулаа явдаг. Бид нар бас ер нь хичээлийнхаа хөтөлбөрийг жилдээ 2 удаа яг ингээд эргэж хардаг. Хуучирсан юм байл зүйлэгдэг. Тэгээд дээрэс нь хүүхдүүдэд харж агаад энийг нэмээд хийж болохоор байна уу? Чадхаараа нь тэгвэл болохоор байл энийг ингээд нэмээ бид нар одоо орсон хичээл дээр их цагтай байвал тэрнийг нь одоо улам цаашаа явуулъя гэдэг тийм юм байж байгаа. Тэгээд энэ жил болохоор бид нар юу дрон өөрөөсөө яг дрон ингэж хийх хөтөлбөр оролцож байгаа. Тэр нь дрон ч ууг нь бол хийхэд амар амархан байхгүй. Тэгээд одоо 4 сенстэй дрон ч гэдэг юм уу те. Тэр чинь бол зүгээр 4 сенсээ барих нэг бие тэгээд голд нь тэр чинь тэнцвэртэй байна уугүй юу гэдгийг харах нэг юм одоо контроллер мэдрүүр тэгэл тэрнийг өдөртдөг удирдлага байхад ингээд болчих байхгүй. Тэр чинь ууг нь бол нэг амар тийм одоо комплекс зүйл бол биш. Тэ. Одоо телевизийн тэ контент үйлдвэрлэг бидний хувьд бол ингээд дрон гэдэг бол ерөн ойр ойрхон хэрэгэлдэг шүү дээ. Гэхдээ ерхий бидрийг одоо ингээд сургалтын цугаад өөрсдөө ингээд дроноо бүтээх юм бол бас аюу алс сонсож явах гэтэл одоо ингээд тэ дөнгөж ерхий боловсролын сургуулаа төгсөж байгаа хүмүүс ингээс дрон хийнэ гэдэг бол бас бахархуу шүү дээ. Тэгвэл одоо 3-аас 12 дугаар ангийн хүүхдүүд маань 7 хоногт ерөн хэдэн удаа тийм одоо сургуультаа явж байна. Яг хэдэн цагаар явд юм бэ те? За манайх болохоор зарим ангиудад нь хичээлүүдийг нөхөж өгдөг байхгүй. За 3 дугаар ангийн хүүхд ороод ирлээ гэх юм бол манайх ч 3 дугаар ангийнхын хичээлийг л үзүүлчихсэн. 4 дугаар ангийн хүүхд ороод ирлээ гэмт 4 дугаар ангийн хичээлээ үзэхээс гадна 3-аа нөхөж үзэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр 2 ангийн хичээл үзэхтэй болохоор одоо 3 дугаар ангийнхаа 2 цаг хичээлж байгаа 4 дугаар ангийнхын 4 цаг хичээл юм ч гэдэг юм уу. Тэгээд ингээд өөр өөрөөр байгаа. За тэгэн уутаа 7 хоногт уг нь нэг л удаа ирж байгаа. Яг тэгэхээр хүмүүс одоо багш нар ч юм уу эсвэл яг learning theory гэдэг хүмүүсийг яаж сурдгийг мэддэг хүмүүс бол 7 хоногт нэг бол угаасаа хангалттай биш ээ. Ингээд сурдгуумаа гэд ер нь бол асуух байх. Тэгээ ер нь бол тэр бол үнэн зөв 7 хоногт нэг удаа ирээд бол хүн одоо тэгж их сайн сурахгүй нэг 20-30% та ч юм уу сурна. Одоо юм сурнаа гэдэг чинь шинэ одоо habit үүсгэнэ гэдэг чинь бол ер нь бол тархинд байгаа одоо мэдрэлийн эсүүд өөр төрлийн одоо зүй тогтлоор холбоос тогтооно гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэр нь тэгмэд ганц удаагийн сургалтаар 7 хоногт нэг удаа байгаад тэр нь юу батчдаггүй. Одоо хүний бие чинь амар тийм юутай efficient байгаа байхгүй. Хэрэггүй юмнуудаа байнга ингээд хайж идэг. Одоо мундаг болчинтай болчихсон ч гэсэн хүнд юм өрөхгүй бол энэ болчин чинь томдоод ингээд багсгаж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд сурах гад одоо энэ нэмийг ингээд сурах гад ганц 2 хоног тэгэнгүүт үлцэн хоногт нь хийхгүй бол толгой чинь бас мартчихдаг. Энэ юм чи хэрэг болохгүй байх гэдэг мартчихдаг. Тэгэхээр хасна сайндаа манад бол ирнэ. Тэгтээ заавал ч гэрийн даалгавар бол хийх ёстой. Гэрийн даалгавар биш юм а гэхэд ядаж тэрнийгээ дахиж нөгөө нэг оролдож бодох ёстой гэсэн үг. Ядаж дундуур нэг удаа буцаад нөгөө нэг вебсайт руугаа ороод багшийнхаа одоо хийсэн юмыг бид нар гэрийн даалгавар өгөх юм бол багшийнхаа хийсэн юмыг ангидаа хийсэн юм а дахиж давтаж хийдэг ч юм уу те. Тэгчиж нөгөө нэг тархинд одоо физиологи шүү дээ. Тархинд нь бодит юм нөгөө нэг одоо коннекшнууд нь яг тэр үгээрээ батчиж үлднэ гэсэн олон удаа давтах юм бол бас сонирхолтой юм тий. Энэ дээр ер нь хөөрхөн юу техникүүд байдаг. Одоо spaced repetition гэдэг техник байдаг. Хүн ингээд жишээлх юм бол нэг юмыг айгуу лав одоо мартахгүйгээр сурья гэдэг юм бол хоёлаа өнөөдөр ингээд сурчна. Тэгээ одоо чи унтаж сэрэх чинь бас одоо сурахын юу ихгүй нэг заавал байх хэрэгтэй процесс. Одоо ингээд богино хугацааны ой санамж гэж short term memory. Тэрэндээ өдөржингөө хүмүүс юм хадгалж явчаад унтаад сэрэхдээ заримыг нь хаяад заримыг нь урт хугацааруугаа хийдэг. Тэгмээ тэрэнд нь ихлэд ороогүй байх юм бол хоёлаа өнөөдөр юмаа сурчаад унтаж сэрээд маргааш нь давтах хэрэгтэй гэсэн. Хоёлаа өнөөдөр 100% одоо нэг юмыг 100% цээжлэе гэж бодоод унтаа сэрэхэд 80% болцсон байл
тэрнийг цээжлээд дахиад 100% болгочих хэрэгтэй гэсэн. Тийм утаа дараа нь тэр нэг унтад сэрээд давтсан бол тэрнийг холтуулаад хэр их сайн хийж байгаагаас шалтгаалаад холтуулаад бүр муу ингээд 30 40-тэй байгаад их юм бол шууд маргааш нь дахиад хийж болно. Гайгүй байх юм бол албаар 2 хоног унтж жагаад тэгээд холтолж жаад тэрнийг юм гэсэн. Тэгээд 7 хоног болгоод сар болгоод тэгээд ингээд нөгөө space repetition цаг хугацааг нь холтол. Тэгээд яах юм бол хүн амархан тархиндаа бүр ингээд нөгөө нэг бат суулгадаг. Тэрнийг мартахгүй. Одоос танай сургуулийг бас зөвхөн технологи заадаг гэхээс илүү те бага ангиас явах юм бол одоо зөв зуршилтай болох те өөрхөн сурах арга барилыг олох те олон талд мэдлэгтэй болох гэдээ бас олон сонирхолтой зүйл харагдаж байна. Одоо жишээлбэл танай сургуулийг төгссөн 12 дугаар ангийн хүүхдүүдээс те одоо яг ямар мэрэгчлэр явж байна бас ямар сонирхолтой үр дүнд хүрсэн гэж та харж байна бас энэ талаараа хуваалцаж. Манайх 12 дугаар ангийн хүүхд төгсгөө. Энэ жил бид нар хамгийн анхныхаа 10 дугаар ангийг авч байгаа. Би 19 онд яг Монголд ирсэн. Тэгээд 20 он ч бол ковидтэй жил байсан. Тэгээ 21 оноос ер нь бол хийгээд нэг юм 3 4 жил явж байгаа. Тэгээд ихэнх нь болохоор би ганцаараа байсан. Би яг ийм олоолаа ч юм уу. Түрүү жил бид нар 4 хүүхэдтэй ажиллалаа л та. Тэгэхэд би бол хамгийн анх 12 хүүхэдтэй л өөрөө заагаал эхэлдэг байсан. Одоо л ингээд 20 орчим багштай 400 гаруй хүүхэдтэй ажиллаад ингээд бас ийм том болно гэж бас ийм хурдан том болно гэж мэдээгүй байсан. Тэгээд дандаа нөгөө нэг богино хугацаанд хүүхдүүдийг одоо сургадаг яг өөрөө оролдог байсан. Яг нь миний Монголд ирээд нөгөө нэг авч ирсэн хүүхдүүдээс гарын шавнар байгаа. Тэгээд тэд нэр одоо Лондонд очсон их сургууль бас яг энэ мэрэгчлэрээ сурч мураад явж байгаа хүүхдүүд байгаа. Над руу бас Viber-тал багшаа нэг юм болоод нэ энийг яах вэ гэлтэй. Тиймэрхүү юмуд бас байгаа. Тас сонир санагдаж байна л та. Тас Австрали их сургууль төгсөн гэж хэлсэн шүү дээ, тий. Австралийн бас тэр том их сургуулийг төгссөн юм чи. Яагаад Монголда ирээд энэ технологийн сургуулийг байгуулъя гэж бодсон юм бэ? Тэгээ бас танд өглөө үүдээ бие дамраа ажил хийгээд бас сайхан амьдрах боломж байсан л хэлгүүдээ. Тэгэл ингээд дараа нь ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд ингээд заая те мэлэгтэй болгоё гэж яагаад бодсон юм бэ? Энэ нөгөө хүмүүс би яг энэ асуултанд өмнө нь ингээд хариулдаг байсан юм аа. Logically одоо ийм учраас тийм учраас гэд. Тэгээд үтсэн чинь сая нэг одоо факт уншиж чаад би тэгээгүй ингэсэн байж тээ гэдээ ерөнхийдөө дөнгөж саяхнаас л ойлгосон. Тэрний юу гэхээр ингэсэн дайнд яваад техник интел авсан хүмүүсээс эмоц одоо гаргадаг тэр хэсгийг ингээд нөгөө нэг гимтээсэн хүмүүс шийдвэр гаргаж чаддаггүй болчдөг нэ. Хүн ямар ч одоо логикийн шийдвэр байсан. Яг шийдвэрээ эцсийн дүнд гаргах гэж заавалчгүй эмоц оролцдог. Дандаа л эмоцийн шийдвэр гаргадаг. Тэгмэд би бас яг миний яг энд ингээд юм хийгээд логикоор зөвтгөөд байгаа те би зүйлийг хаана яагаад ингээд нөгөө нэг хүчтэй эмоц мэдрээд хийцэн бэ гэдгсэн чинь ер нь бол амар тийм негатив одоо эмоц байжсэн надад. Би 10 жилээ Монголд онц сураад төгссөн. Тэгээд Монголын тест бас би онц сурдаг оюутан байсан. Айгүй хичээдэг байсан. Одоо Австралиас буцаж орж ирээл гэртээ ирээд нэгдүгээр курсынхаа гар бичвэрүүдийг харж хахад ийм зузаан ингээд нөгөө А4-ийн цаас бодлого ботцсон байгаа байхгүй. Зүгээр ингээд өөрөө ингээд интернетээс олоод ингээд бодоолдог гэсэн. Тэгэхээр тэгж их ингээд хичээгээд надаас дээгүүр хүмүүс ингээд багш нар одоо Монгол Улсын одоо юу гэсэн үг шүү дээ. Боловсролын систем. Намайг ийм хийчих юм бол чи мундаг байх ёстой гэд. Тэгээ хийлгүүлэлсэн. Тэрнээс нь гадуур би ингээд англи хэл бие дагаад сураад сургуулиас гадуур сураад тэгээд ингээд тэнцээд тэгэл очиод би яг одоо амар мундаг байна да гэд тэгсэн чинь ерөөсөө мундаг байгаагүй. Тэр хүүхдүүд одоо надаас 3 4 дүү хүүхдүүдтэй би адилхан нэгдүгээр курст ороод том болцсон байж ороод тэгэл орсон чинь ерөөсөө тийм байгаагүй. Би дандаа ингээд нэг хүүхд одоо юу гэдэг юм цаг маг хийж байгаа би даалтыг би хоног өнжин 2 хоног моногоор хийж исэн. 2 дугаар курстээ би яг amorly гэж бодож исэн бүр яг жинхнээсээ. Тэр нь programming in large гэдэг одоо томсгосон нөгөө нэг программын хичээл орж байгаа байхгүй. Тэрэн дээр яг тэнд байсан Brisbane хотынхоо метро биш ээ. Богоны чиглэлийн ийм нөгөө нэг программыг хийн. Богоных нь нөгөө юу гэн тракуудыг ингэж зоож агаад цэгүүдийн зоож агаад тэгээд ийшээ нэг богонд хэдэн цагийн одоо ийшээ ингэж хөдлөх юм бол эндээс богоон зөвшөөрөх автоматар ерөөсөө тэр нь хийх гэдэг байхгүй хооронд нь мөргөлдүүлдэг болгож тэрнийг нь хийх гээд тэгээд би бараг 6-7 хоног нойргоо суугаад нөгөөтгөө хийгээлээдэг миний хэрөөс урагшлах. Тэгээ ингээд номын санд очиод хийгээл бусад нөгөө нэг хүүхдүүдийг очиод ингээд харангуут нөгөөдөл аль хэзээ ингээд
юу тест кейсүүд гэж байдаг байхгүй. Бичсэн кодоо ингээд тийш нь өгөнгөт одоо 60 тест авах хэрэгтэй бол окей fail гэл. Тэгэл тэр нөгөө нэг тэр яга failч үгүй ингээд. Тэгмэд ядаж 40-ийн жил ингээд давах хэрэгтэй. Тэгжиж тэр assignment-ийг чинь хамгийн бага 50%-аар нь тэнцвүүлнэ. Тэгээд тэрнээс цаашаа бол оноо одоо нэмэх тийм юм болж байгаа. Тэгмэд тэрнийг одоо хийж чадахгүй бол тэр одоо 40 тесттэй ч юм уу давж чадахгүй бол тэр assignment-ыг даваагүй гэж үзнэгээд тэгээд тэр assignment-а даваагүй бол тэр хичээлийг бас давуулахгүй гэж үзнэгээд оногч нь 3 дээр ингээд макслна гэдэг. Тэгмэд 3 гэдэг нь тэнцээгүй оноо гэсэн. Тэгээд тэрнээс цаашаа ингээд хаяа явчих юм бол бүр 2 2 1 гээд одоо GPA чинь бол бүр амар унаа явчихна. Тэгсэн тэрнийг даваагүйсэн ч гэсэн GPA өндөр бариулах гэдэг нөгөө нэг бусад юмнуудаа хүүхдүүд бол хийсээр галны 3 мөр хичнээн сайжсэн ч гэсэн 3 дээр очих гэдэг байхгүй. Тэгээ би чинь тэтгэлгээр явцсан 2 дахь курстэй гэхээр 1 жилийн $32,000 одоо улс надад өгдөг байсан сургалтын хэлбэр. Тэгвэл би $64,000 аль хэзээний ингээд зээл тавьсан өр авцсан гэсэн. Тэгээд би яг л тэрнийг ингээд хийхгүй унах юм бол тэтгэлэг канселдагтаад би одоо $64,000 өртөө тэгмээтэй тэр чинь 2015 онд 17 онд чинь би 24 настай. Ямар ч мэрэгжилгүй 120 сая төгрөгийн өртөө хүн Монголд ирэх гээд байгаа юм. Тэгэхээр ингээд ямар ч гарцгүй амар сонирхолтой байна. Одоо та гинт би та бол надаас хамаагүй дээр нөхцөлөд орох гэдэг байхгүй яаж дээд мэрэгчлээ те. Тэгээд тэрнийг ингээд даах боломж. Тэгмээ ямар ч дээд мэрэгчлгүй тийм хөвшин болцсон. Тэгээд Монголд тийм их хүртээр ингээд дотор бүр ингээд харахуулаа гол харахуулаа. Тэгээд өчнөө олдоо 6 хоног суугаад ерөөсөө тэрнийг ингээд авчихдаггүй. Яг ингээд нэг юм 20 идчихлээ. Нэлийн хол гаццсан. Тэгээд бусад хүүхдээс ингээд тусламж авах гэхээр тэр кодыг чинь бичгээр ер нь сүүл рүү ингээд томроод тахлаар зөвхөн өөрөөс нь өөр хүн ойлгохгүй болчдөг байхгүй. Тэгээд бусад хүмүүс ингээд тусалж чадахгүй. Үнэхээр ингээд үйлэн дуурайд ингээд энийг туслаач гэдэг тэгэхээр чи юу бичсэн нэг 10 минут харж өгч ойлгохгүй мэнэ гэл хаяач байх. Манай багш тьютрууд ч гэсэн харж байгаа л ингээ хийчих байсан юм шүү гэл. Тэгэл ингээл хаяач. Өөрөөс нь өөр туслах хүн байхгүй бол. Тэгээд яг юу тэр assignment-а онлайнаар өгдөг 11 цагт ч үлээ 1 цагт ч үлээ тэрнийг ингээд эцсийн хугацаа болсон. Яг тэр өдрийнх нь өглөө би үүрийн 5 цагт сургууль дээрээс байж байгаа. Бүр үнэхээр ингээд нойр үрээд тахлаа. Гэртээ очиж усанд ороод нэг кофе ичээ тэгээ буцаж ирээгээд тэгээд алхаж байхдаа яг ингээд нөгөө тэр бодогдоод байгаа байхгүй. Ингээд харьчих юм бол одоо би ийм одоо сонир байдалд орох гээд. Тэгээ яг ингээд нөгөө нэг богооны замны одоо програм хийж байгаа шүү дээ. Яг богоон зам дээгүүр нэг гүүрэн дээгүүр алхаж ирсэн чинь би баг ийшээ өсрээд ингээд унаад төгчих юм бол одоо богоон авыг дайраад ингээд алчих юм бол би баг хамаагүй нэр цэвэр юм биш үү те. Тэгээд нэг юм гайг онцордог багийг Австралийн гайгүй том сургуульд яваад тэгжээснэ золгүй тохиолдлоор нас орчижээвэл хүмүүс баг намайг одоо өөрөөр сайхнаар харах юм шиг те. Тэгэж яг өсөрчийгээ ботсон чинь богоон явж эхлэх цаг болоогүй. Өөрийн 4 цагт тэгээ нэг юм 2 давхар орчмын гүүрээс унцхлаар чинь би тийш унцдаг, хөл мөлөө хугалцдаг, тэгээ босч явж чадахгүй болчихно. Тэгмэд мэдээж богоо ирэх болоогүй юм чи хин нэг намайг аварчч таарна. Тэгмэд яг саяны нөгөө нэг муу ситуац дээр нэмээд би дахир тутчих юм очих гээд байгаа. Тий. Тэгээд бүр үнэхээр одоо тэр дотор амар одоо сонирм мэдрэмж гомдол тий. Би бүх юмыг ингээд хичнээн хүсээд ингээд хийгээд тахт чинь яагаад ингээд бүх юм болохгүй байгаа юм бэ гэл тэгэл баг үйлх шахаачлын усанд орчвол кофе хийж аваад буцаад юу лабораторид суугаад бас түүхтүүд болохоор бүгд ингээд давцсан. Оноо дэвшлүүл гээл нэг сайхан 50 сууж явах. Би ингээд баг нөлмөс гоцчихгол ингээд байцгаал нэг сабмитлсэн. Нэг жижигхэн сабмитлсэн чинь парк гэл нөгөө 60-аас чинь баг 50 идийг даваа наач те. Нэг жоохон юм дээр тэгээд жинхнээсээ босоод яас нөгөө хүүхдүүд наваа гайхалчтэй юу болоод нэг л тэгээд нэг тэрнээс одоо санаа амраад гэх юм уу 2 дугаар курстэй тэгэл нэлээ их юм ойлгосон л да амар одоо их хийс учраас тэгээд миний чадвар ч гэсэн тэгж олон хоног ингэ суусны үндсэн дээр сайжраад тэгээд 3 дугаар курсээсээ би тэдний 10 жилд нь багшилж эхэлсэн. Жоох хүүхдүүдэд. Тэгээд тэр жоох хүүхдүүдэд багшлаад үтсэн чинь өстө бидний нөгөө нэг үздэггүй юмнуудыг чинь жоох хүүхдүүд үзэл 6 дугаар ангийн хүүхэд надад ийм Google шиг search engine хийгээд код ингээ бүр гараараа ингээ цаасан дээр бичээд багшаа энийг та хийгээд үзээрэй. Тэрнийг үүсэн чинь ийм зураг хайдаг ийм search engine энэ төр хийцэн байгаа байхгүй. Тим юм хийгээ явж байгаа хүүхдүүд чинь те одоо 10 дугаар одоо нөгөө төгсөх ангиуд дээр оронгууд бидний 1-р курстэй үзээд байгаа юм чинь
аль хэзээ үтцсэн. Нөгөө сонгоноороо суралцаад явсан хүүхдүүд нь аль хэзээ үтцсэн. Тэгээ нөгөө заасан ямиг дахид заагаад хийлгүүлээд тэр чинь нөгөө олон улсын сургууль төр бас өөрсдийнх нь биш хүүхдүүд орж ирж байгаа. Тэгээ тэрнийг заавалчгүй дахиж нөгөө нэг төвшөнд явуулсан тулд үздэг. Нөгөө хүүхдүүд нөгөө ямар амархан ингэ явцдаг. Бид нар тэгээгүй. Тэгэл яг тухайн үед тэгэж харангуутаа нөгөө нэг амар тийм өгчийгээ бодож исэн нөгөө одоо гомдол момдол тэд нар чинь бүр ингэ гүнзгий болчихж байгаа юм чинь. Наг яга жоох багт энийг заагаагүй. Тэ. Тэгсэн байсан бол шал ондоо байх байсан. Би илүү их юм сурах байсан. Би илүү унтах байсан тий. Тэгэл ингээ бүх юм тэгэл тэр нэг юм шаарлал юм төрөл за ер нь бол зөндөө бол одоо над чиг хүүхдүүд байгаа. Би ч өөрөө яг нэг 12 дүүтэй байхгүй сая энэ жил төгссөн. Одоо бас электроник инженеэр сурч байгаа. Тэгмээ энэ хүүхдүүд яг л над чиг юм замаар явна. Тэгэхээр ер нь энэ хүүхдүүдийг яг юм зам үзүүлмээр байна гэдэг нэг тийм одоо сэтгэлийн нэг юм тийм шаардлагаас ингээд үүсэж байгаа байхгүй. Тэ. Тэгэл энэний одоо хүрээнд хүүхдүүдэд юм зааж байгаа. Тэнд бас нэг юм ангал үсэд ч тийм хичнээн хичээсэн ч гэсэн 10 жилдээ үзээг байгаад байдаг. Тэр хүүхдүүд нь хүсэн үсээг үзчихсэн болохоор тэр одоо тий мэрээл хит их мэрийгэж тэр хүүхдүүдэд бас гүйцэхгүй байх. Тэр мэдрэмж бас хэцүүлсэн. Харин тийм ер нь бол цул мэдрэмж явж байгаа шүү дээ. Би ингээд хичнээн ингэж ярьсан ч гэсэн миний тухайн үед ингээд мэдэрч исэн муухай мэдрэмжүүдийг одоо бус хүмүүс авчдахгүй учраас бас яг ингээд нааг юу хийгээд байгааг яагаад энийг хийгээд байгааг бас нэг сайн ойлгож чадахгүй тий. Тэгээ бас нэг үе бодоход интернет илүүтэй хөгжөөд тэ хүүхдүүд бас энэ дижитал технологиг сонирхдаг болсноос танаа сургууль төлөвлөж болж өгөө. Ер нь танаа сургууль юм олон сурагчтай болоход юу илүү төлөвлөж болж байна. Тэгээ гендрийн бас харьцаа нь хэр байна. Энэ бас их сонирхолтой шүү дээ тий. За. Ер нь бол яг юм хоёр үзүүртэй сэлэм шиг хүүхдүүд англи хэл сайтай болчихд бид нарыг одоо нөгөө 10 жил төгсөж явах үеийнхээс одоогийн 10 жил төгсөж байгаа хүүхдүүд бол ингээл гадуур сонсол явж байхад ингээд шулхнаал англиэр яриад би бол 10 жил төгсөж байхдаа тийм бол харж байгаагүй. Тэгэхээр ер нь бол гайг болчихож нэг одоо бүр амар өөрхөн жишээ гэх юм бол манай дүү сая IELTS зүгээр 8 авсан байхгүй. Би болохоор 2 жил бэлтэж чаад манай дүү ерөөс бэлдээгүй явж чаад 8 авч. Би 2 жил бэлтжүүлж чаад 7 аваад 4 жил их сургуульд нь сурчаад төгсөөд өгөөд 8 авчихсан. Тэгж яхад одоо тийм амар мундаг болсон. Тэгмээтэй тэрнийхээ хүрээнд хүүхдүүд чинь бас өөрсдөө бие даагаад юмнууд айгуу сайн олж авч гин. Тэгээд тэрнийхээ хүрээнд ингээд 4 5 анги хүүхдүүд ч гэсэн бас бидний заадаг юмыг бас зах цухаас нь ингээд олоод үзсэн. Тэр нь заримдаа сайн одоо мэдж гин хийж гин заримдаа сайн. Заримдаа болохоор нөгөө яг ингээд системтэй бүгднийг ингээд үгүй гэхээр хүүхдүүд юунд нь муу байгаад нэхэр мэддэг юм заагаад байгаа юм шиг санагтаад тэгээ ингээд мэддэг юм заагаад байна да гэд хүүхэд тайвшраад ингээд байж мэддгүй юм дундуур нь ороод ирсэн. Тэгэхэд алаг цог дээр нэмээд алаг цог болчиход байгаа. Тэ. Тэгэхээр тэрэн дээрээ жоохон бас одоо сайнтай ч юм шиг муутай ч юм шиг. Олон хүүхэдтэй болж байгаагийн юу бол шалтгаан бол манай монголчууд бас дээд боловсролтой байгаа рейт их байх шиг байна. Одоо нийт хүн амынх нь одоо хэдэн үн яг дээд боловсролтой юм гэхээр ер нь тэр нь айгүй өндөр байгаад шиг. Яагаад тэгж дүгнэж юм гэхээр мөнгөтэй хүмүүс биш боловсролтой хүмүүс хүүхдийнхээ боловсролд илүү хөрөнгө оруулдаг гэдэг юм судалгаа байгаа байхгүй. Тэгээд ингээ харангуут хүүхдийнхээ боловсролд одоо ингээд хүсээд оруулж байгаа хүмүүс их болж байгаа шалтгаан нь нэг тийм амар баяндаач биш. Манайд бас Монгол улс чинь бас өөрөө нэг арайгаагүй боловсролтой хүмүүсийн тийм нийгэм байсан юм шиг надад харагдчихаг. Тэгээд гендрийн хувьд гэх юм бол яг өөрсдөө ингээд сонгож ирж байгаа хүүхдүүдээс харахад бол ер нь бол эмэгтэйчүүд цөөхөн эрэгтэйчүүд их. Гэхдээ тэрний шалтгааны нь бол ер нь яагаад гэдгийг нь мэдчихэж байгаа. Тэ одоо хүмүүсийн сонирхол гэж байгаа. Тэгмэд нийт эмэгтэй хүмүүс, нийт эрэгтэй хүмүүсийн сонирхлуудыг аваад үзэхээр юмд сонирхолтой хүмүүс гэж нэг тустай байгаа. Тэгмэд хүмүүст сонирхолтой хүмүүс, хүмүүсийн харилцаанд сонирхолтой хүмүүс гэж тустай. Тэгмэд ерөнхийдөө л эмэгтэй хүмүүс сонирхолтой, хүмүүсийн харилцаанд сонирхолтой. Тэгээд дандаа нөгөө хүнтэй харилцдаг тийм ажлуудад их сонирхолтой байдаг. Одоо эмч, багш, суурьлагч, менежер гэх мэтчлэн иймэрхүү юм. Тэгмэд эрэгтэй хүмүүс болохоор юмсад сонирхолтой учраас инженер, техникч, засварчин гэл тиймэрхүү ажлуудад ингэ сонирхолтой. Тэгээд би нэгээ бас нөгөө нэг жок байдаг шүү дээ. Манай ихнэр одоо ингэ найзтайгаа өдөржингээ юм яриалах юм тэгэл ингээ өөдөхгүй юу яриад гэдэг ингээ
нөгөө ихнэр нь болохоор энэ одоо гараж руугаа ороод төмөр оролдоод алга болчих юу гоохоод тэгээ яг нэг тийм тэгээ эрэгтэй хүмүүс ч гэсэн багасаа эмэгтэй хүмүүс ч гэсэн багасаа ерөнхийдөө тэр сонирхлынхаа нөгөө тархацынхаа даа ихэнх нь эрэгтэй хүмүүс бол байгаа. Танд өөр сургуулийнхаа талаар бас хэлээгүй зүйлс байгаа онцлог зүйлс тий. Яг юм содно. Миний мэдхээр ер нь цорын ганц хамгийн урт яг юм 10 жилийн доктортой хөтөлбөртэй энэ чиглэлийн сургуулийн болов гэж бодож байна. Би бол жилийн өмнө юу харж ирсэн. Тэгэхэд ийм урт нөгөө нэг юутай яг энэ хөтөлбөрөө авсан сургууль бол байхгүй харагдаж байгаа. Тэгээд нөгөөтэйгүр гэх юм бол бас нэг одоо манай энэ чинь 19 онд намайг ирж хахад 17 байгууллага байсан юм байлээ ковидын өмнө. Тэгээд дараа нь нэг хэсэг нь одоо завсартаад тэгээд буцаж сэргэж мэргэж байгаа юм шиг. Тэднээс ингээд харахад би чинь бас нэлээд олон юм яг ижил төстэй байгууллагуудын удирдлагуудтай багш нартай ингээд нөгөө нэг community байдаг байхгүй. Тэгээ харангуут ер нь бол сургууль болгон одоо юм академи болгон ч гэдэг юм яг ингээд үүсгэн байгуулж байгаа хүнийхээ одоо ямар мэрэгчлээ юу үдлээ үздэг гэдгээр нэг юм тийм стилтэй байх шиг. Жишээлх юм бол Coder Cup гэдэг наа Монголд ирэхээс өмнө байсан одоо нэг сургууль байгаа. Тэрний Золоёр гэдэг ах байдаг. Өөрөө программист интегритинг гэдэг нөгөө нэг программаар ингээд төгсөж исэн зал ах байгаа байхгүй. Тэр болохоор юм роботикийн юмнуудыг саяхнаас нэвтрүүлж гисэн. Өмнө нь бол яг л ингээд цэвэр нөгөө компьютерийн ухаан, computer science гэдэг талаас нь. Тэгээд уут ингээд бас Space Academy гэж байгаа. Тэднийх болохоор яг юм юу electronic robotic талд нь илүү их барьж ингэж заадаг. Тэгээд ер нь бол үүсгэн байгуулагч нараа л одоо дагт юм шиг байна. Би болохоор цахилгааны тэгээд компьютерийн инженер мэргэжилтэй. Яг hardware тэгээд hardware-ийн дээр software биш firmware гэж нэг юм суудаг байхгүй. Одоо драйверууд гэсэн. Одоо Windows компьютер дээр ингээ нөгөө нэг камер ажиллах гомт драйвер суулгамт ажилладаг болчихсон шүү дээ. Тэр чинь болохоор камерыг ажилуулдаг софтвер камер бодит камер хоёр хоорондоо ярьж чадахгүй гэсэн үг. Тэрний дунд байдаг фирмвэр буюу одоо үйлдвэрлэлийн систем. Тэрнийг нь би бичдэг байсан. Тэгээ яг ажил дээр орж ирэнгүүтээ софтвер руу хөрвцсөн болохоос нөт би болохоор яг full stack гэдэг чинь уг нь бол одоо софтвер инженерийнхаар back end front end энэ төрлийн нийлээ full stack. Манайхаар болохоор hardware, дээр нь firmware, дээр нь software тэгээд full stack гэхгүй бүтнээрээ. Тэгээд манайх болохоор ер нь бол бүгднийг л хийдэг. Hardware-ээс ахуулаад software хүртэл. Тэрүүгээр л одоо онцлог юм уу да. Одоос нэг сонирхолтой зүйл юм л да. Одоо нөгөө манай эмэгтэй дүү 8 дараа өнгөхгүй. Тэгээд бас юм технологи роботууд аюу сонирхолтой. Тэнгүүтээ ээж одоо юу гэдэг ангийнхнаа шоолоод идэг эмэгтэй хүүхдээ ээжгээд тэгэхээр одоо Монгол улсад бол ингээд тий бас гендрийн бас тэгж бас байдал тий эмэгтэй хүүхд юм чин гоё мисс онгоцны үйлчлэгч байх хэрэгтэй гэдэг шаардлага гараад штеп. Тэгвэл олон улсад одоо таас Австралийн ерхий боловсрол сургууль гэж хэлж болох үед сургуульд одоо багшилж ирсэн гэлээ штеп. Тэгвэл эмэгтэй хүүхдүүдийг ингэдэг юм уу? Эмэгтэй хүүхдүүд нь ер нь бас хэр сонирхолтой байдаг юм бэ? Миний заасан хүүхдүүдээ гэх юм бол нөгөө нэг баг дундууд байгаа штеп. Тэгмээд баг дундууд чинь бол хүссэн үсээгөө бүгднийг үзүүлчих чам чам. Энд чинь нөгөө нэг сонгон суралцах хичээл биш байхгүй. Тэгэл тэрнийг ингээл бүгдээрээ л хийх хэрэгтэй. Одоо хичээлүүд нь болохоор тийм cross curriculum interdependency гэдэг юм ба. Хоёр хичээлийн уялдаа холбоо л гэсэн үг. Тэгэхээр тэр нь ингээд заавалчгүй л байх хэрэгтэй болно. Одоо нэг ер нь бол хичээлүүд нь амар тийм өөрсдийнхөө одоо амьдралтай уялдсан байдаг байхгүй. Австралч юм давгүй одоо нөгөө нэг ургамал сайтай газар тэгвэл тэнд ч ховцсон ургамал энэ айгүй их байдаг. Тэгвэл жишээлх юм бол за нэг хичээлээрээ тэр одоо ICT IT гэдэг мэдээлэл зүйн хичээл гэж бас тусдаа байгаа. Тэр хичээлийнхэн дагуу болохоор нөгөө нэг юугаа мэдээлэл хайх, онлайн орчноос мэдээлэл хайх, тэгээд мэдээллийг нь зөв боловсруулад нэг PowerPoint-д оруулах энэ чинь болохоор мэдээлэл зүйн хичээлийн одоо хүрээхгүй агуулга. Тэгвэл за жишээлбэл одоо нэг юм ховорцсон цэцэг сургуулийнхын ойролцонд ургадаг байлаа гэж бодоход тэр хичээлийнхаа хүрээнд тэр ховорцсон цэцгийн тухайн юу одоо мэдээлэл хайгаад тэр мэдээллийг нь PowerPoint ч юм уу юм одоо постэр болгоод тэгээд тэрэндээ зориулаад юм жижигхэн хүлэмжийг юм юугаа бариад тэр нь болохоор хөдөлмөрийн хичээл нь болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөөх мэдээлэл зүйх хичээл. Тэгээд нөгөөхөр нь болохоор тэр хүлэмжэн дээр автоматжуулалт хийх, код бичих энэ гэдэг тийм их юм болгоод тэгээд нэг бүтэн цогц юм уу сургуулийнхаа хашаанд нэг юм
жижигхэн юу игээд постерыг нааж босгоод тэгээд иймэрхүү юм хийдэг. Ийм төрлөөр байдаг. Тэгмэт тент чинь эрэгтэй эмэгтэйг бүгдээрээ яг ингээл оролцоод тэрнийг хийгээл явчих. Тэгээд яг нь бүр том болох юм бол social construct гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө нийгэм хүнийг юу гэж хараад одоо тэн дээр чинь амар том дебейт яваад байна те. Инженеруудыг яагаад эмэгтэй хүмүүс сонгохгүй байна? Энийг болохоор нийгмийн одоо шаардлагаар нийгэм болохоор ийм юу гэдэг лээ. Одоо нөгөө нэг юу гэгэлээ тэрний чинь нэг дүр ингээ гаргацсан эрэгтэй хүн бол ийм эмэгтэй хүн бол ийм тийм юм гаргацсан тийм уламжлалт тийм дүр гаргацснаас болоод хүмүүс нөгөө нэг одоо ихэнх нь эмэгтэйчүүд ихэнх нь одоо инженер болохгүй юм ч гэдэг юм уу тий эрэгтэйчүүдийн ихэнх нь одоо инженер болж юм ч гэдэг юм тиймэрхүү юмнууд бол одоо нөгөө зөндөө олон дебейтүүд одоо маргаанууд яваалаа тий тэгж байгаа тэхгүй байгаа гэл. Одоо цэцэгчүүд ингэж бодож магадгүй ерхий боловсролын сургуульд тий мэдээлэл зүгийг хичээлээд байгаа шүү дээ. Ерөн бол тий компьютерийн талаар ордог. Тэнгүү за энэ хичээл нь орж байгаа юм чи ингээ хангалттай юм шүү гэж боддог. Гэтэл яг үндэ ерхий боловсролын сургуульд орж байгаа тий мэдээлэл зүй хичээл ямар байдаг вэ? Таас энэ талаар судалж үзсэн үү? Ер нь танаа сургалт болон тэр хичээл хоёрын хооронд хэр ялгаа байгааг та бас эцэг эхчүүдэд хэлж өгөөл те. Бас эцэг эхчүүд одоо сургуулиас хол хөндөө явах штэ. Хүүхдүүдийн дүнг харахаас биш яг юу үзэж байгаад нь бол төдийлөн бас ажил хөдлөхгүй байгаа. Тийм болохоор ялгаа байгаа юм. Мэдээлэл зүй хичээл, дижитал технологийн хичээл хоёр чинь бүр шаал хоёр онд байна. Бүр шаал хоёр онд байна. Хоёулаа л яг нэг компьютер гэдэг дээр л нэг одоо хэрэгэлдэг гэдэг дээр одоо зангидагдж байгаа болохоос ш тэр хоёр чинь ингээд шал ондоо зүйл واخгүй. Мэдээлэл зүй хичээлийн хөтөлбөр одоо Австралид ч гэсэн энэний хажуугаар байж байгаа. Энэ л яадаг вэ гэх юм бол орчин үед гарч байгаа технологиг бид нэр хэр мундаг хэрэгжилж чаддаг хүн бий болох вэ гэдэг хичээл. Тэр бол цэвэр хэрэглээний хичээл. Одоо компьютер ашиглаад интернетийн орчинд бид нар хайлт хийх. Тэгмээдээ тэр мэдээллүүдэд буцаад авахдаа зохиогч эрхийг хүндлэх, этиктэй оролцох гэдэг тэр хичээлүүд заавалгаараа байж байгаа ш. Тэгмээдээ тоо боловсруулах технологийн гутаа Excel дээр хідэн том юм үсэг боловсруулах технологийн гутаа одоо Word дээр юм бичүүлдэг. Зураг боловсруулах технологийн гутаа одоо Paint дээр юм зурулдаг ч гэдэг юм. Эн чинь бол ингээд ерөөсөө хэрэглээний хичээл байх л ёстой. Энийг үзэх л ёстой хүмүүс. Тэрнээс гадна нөгөөт нь л бүтээж чаддаг, бүтээх хичээл гэж байгаа юм. Энэ саяны нөгөө нэг хэрэглээдсэн одоо Paint гэдэг програмыг чинь яаж хийх юм? Хэрэглээд байгаа keyboard гэдэг зүйлийг чинь бид нар хардверыг яаж усраад компьютертэй яаж холбох гэдэг энэ хичээл баггүй. Тэгэхээр энэ чинь бол шаал ондоо хичээл. Одоо сэлэн бэлмээр ярих юм бол нэг нь хэрхэн сайн сэлмээ ашиглаад байлдах вэ гэдэг хичээл, нөгөөх нь хэрхэн мундаг сэлэм хийх вэ гэдэг хичээл болчиход байгаа байхгүй. Манайх болохоор уг нь бол төлбөрөө нэлээд багаар барихыг хичээдэг. Яагаад гэх юм бол би нөгөө нэг жилд нэг 20,000 хүүхдэд яг нэгээ зааж ивэл өгөн зүгээр гэж боддог байхгүй. Айгүй олон үнэтэл заах хэрэгтэй юм бол бид нар амар олоолаа хийж яг юм хийж чадна. Инженерүүд нь юм хийж чадна. Түүнээс бол одоо юу гэдэг бид нарт яг 100 чанартай инженертэй байлаа гэдэг 10,000 дунд зэрэг инженертэй болцыг бол гүйцэж мүцнэ гэсэн үг биш байхгүй. Тэгэхээр сайн бүр ингээд өндөр түвшний инженерүүд байх хэрэгтэй, дунд түвшний инженерүүд байх хэрэгтэй, анх шатны жуниорууд ч гэсэн байх хэрэгтэй. Тэгмээ бид нарт амар одоо хүн хэрэгтэй болчихно. Тэгэхээр ер нь бол төлбөр бол байж болох хамгийн бага хэмжээнд нь л барихыг боддог. Түрүү жил бол бид нар 1,500,000-аар нэг жилийнхаа хичээлийн юг гаргаад хөтөлбөрийг гаргаад тэгээд эхэлсэн. Тэгмээ яг жил тойроод үтсэн чинь нөгөөх нь жоохон хасахтай. Тэгмээ энэ жил болохоор тэрнийг жоохон нэмэгдүүлээд 2 сая болсон баха. 2 сая. Тэгээд зарим хичээл нөгөө нэг 2 одоо цагаар зарим 4 цагаар гэж байгаа. 4 цагаар нь болохоор одоо энэ жил 3 сая. Тэгээд 2 цагаарынх нь болохоор 2 сая. Тэгээд энэ хичээлийнх нь одоо төлбөрт нь бас хэрэглэгдэхүүнүүд нь дагаад орчтны. Одоо робот гэдэг түрүү ярьсан шүү дээ. Тэр робот нь ер нь бүгдээр орчин. Тэгээд нэг микроконтроллер тэд нар бүгдээр орчин. Тэгээд эднэрийгээ бас хүүхдүүдэд өөртөө аваад ир гэж болохгүй. Тэгээд авчирсныхаа дараа үнэтэй гэж бас хэлж болтгоо байхгүй. Одоо ингээд нэг робот гэх юм бол нэг юм 350,000 төгрөгийн юм жижиг робот. Тэрнийг бол хүүхдүүд ингээд за миний хичээл дээр ор хоолгонд л ер нь бол нэг хүүхэд ширэн дээрээс унагч байгаа байхгүй. Одоо програмын бичээл хуулж итэл нөгөөдхөө унтраахаа мартцсан нүүтэн шууд урагшаага ингээл явал ширэнээс үсрээл явчихна. Тэгэл гээл үлдчихэж байгаа юм чинь те. Би цаана хилээстэй гээл. Тэгээд тэгмээ
Ер нь бол заавалч хүүхдүүд унгаан тэгэл ингээл газар мазар одоо юу гэдэг нь саад тойрдог робот энэ төр хийчихэд явж байгаа шалан дээр ингээд тавьсан нөгөөт нь саад тойрч мөрөл зарим нь тойрчдохгүй мөргөл ингээд хийж байгаа тэр мөр нэг авах гэж байгаа нэгнийхээ робот нэр гიშгчдэг ч гэх юм уу. Тиймэрхүү юм аюух болдог. Тэгээд тэрнийг нь тэглээгээд гэхдээ энэ робот ч одоо 350 мянган төгрөгийн робот шүү. Та нарын аав ээж түлхэн мүлэн гэдэг тэгээ мангартчих юм бол нөгөө хүүхдүүд нь юу тэрнээс найгаад нөгөө ээж аавдаа загнуулахаас яагаад хурж ядаад нөгөөтгөө хэрэгэлсэн юм байхгүй. Тэгээд тэр чинь хүн юм сурж байгаа юм чи эвдчихэж л сурна. Угаасаа тэр бол тодорхой. Эвдэхгүй бол угаасаа сурчдаггүй. Тэгэлтэйгээд би яг эвдгээд байгаа ч юм хөшөлтэй. Гэхдээ ер нь бол зөрөгтэй ах хэрэгтэй. Ингээ олон янзаар оролдож явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд энийг эвдчихвээ гэл ингээд хурж ядаад сурчддаг. Тэгэхээр тэрний бас төлбөр мөлбөрийг нь ч гэсэн ерөнхийд нь бол шингээсэн байд тий. Тэр одоо сургалт жилийн сургалт. Тэгээ жилийнхаа сургалтын төлбөрт робот нь орсон байгаа гэсэн. Одоо бас намайг хэрэг 3 дахь ангийн хүүхдтэйгээ ур робот тавьчаад зэнэл 350 мянган төгрөг шийдэх юм бол чи ээж авчин гэх юм бол би тэрийг ч сурах гэж бодохгүй ш. За ингээл бүтэл буцаад багшд өгчих юм бол ээж аваа загнуулт мэн л гэсэн бодолтой болно тий. Одоо тэгээд хүүхдүүдийн бас хамгийн хөөрхөн эмоушнл нь юу гэдэг юм бэ? Хичээл одоо гаргаж сэтгэл хөдлөл нь юу байдаг юм бэ? Одоо жишээлбэл тэр робот нь саад тарих робот нь тий амжилттай тарих гэдэг юм уу? Эсвэл шинэ гэрийнхэн ямар нэгэн тухайн төхөөрөмжийг ингээд програмчлах ч юм уу тий? Тэн талаар бас баазаач. Тэгэл хүүхдүүд ал угаасаа нүүрэн дээрээ бүх юмаа ингээл гаргана шүү дээ. Гоё болох юм бол хоомоо гэл тэгэл нөгөөтгөө хичээлээ мартаал нөгөө тэрэндээ хөөрөөл тэрүүгээр ингээд тоглол алга болчихно. Одоо саада тойрол амжилттай тойрч байгаа юм бол нэг юм тойролж үзүүлээл тэрний тойрчдаг гэл ингээл тэгэл буцаад дуудаал ирэхгүй ингээл алга болчихно. Тэгэл юм хомн ивдэрх юм бол хээ гэл яг ингээл царай яг ингэ болчаал юм болохгүй л яг болно гэж бодсон юм хомон болохгүй л тэгэл гэл гайхаж байгаа. Тэгэл ер нь бол яг энэ чинь хариунууд нь өөр дээр нь дор нь ингээ гарчдаг болохоор хүүхдүүд ингээ амар их сюрпрайзтай. Тэгэл гэртээ очихлаар аав ээж мэжтэй амар их юм ярьдаг. Хүүхдүүд чинь ингээл аав ээж нь авах гал ирэнгуут гүүгээл явчихсан. Тэгэл аав ээж тэгээд ингээ нааша энийг хартаа энэ рофтыг би ингээ хийсахгүй ингээ тэгээд гэл тэгэл ер нь бол одоо бус хичээл дээр бол тэгж харагддгүй шүү дээ. Тэгэхэд манай энэ дээр бол ер нь бол аав ээжтэйгээ амар их юм ярьдаг. Тэгээ ингээд нөгөө нэг одоо манай хүүхд бит хоёртой ингээд юм ярьдгүй байсан гэдгсэн чинь одоо болохоор нөгөө хийсэн юмнахаа тухай ингээд амар их ярьж чинь баярлаа гэд нэг бас юу ээж аав бас тэгжэл байсан. Тэгээд нэр яг очоод гэртээ очоод юм гоё сургууль дээр юм гоё юм болцсон учраас тэрнийхээ тухай ингээд хуваалцах гад тэгээд бас гэрийнхэнтэйг бас ярьж мэрдэг тийм гоё болтгол юм байна гэж ойлгосон те. Одоо бас хүмүүс тэр бодож магадгүй л бага ангийн сурагч те одоо төлөвшөөг байхад нь бас ингэж хүнтэй харьцуулахгүй шууд ингээл юу гэдэг компьютер те роботтой харьцуулаад ингээд бас хэд хаалттай хүн болчих юм шүү гэсэн бас айдас зарим эцэгчүүдэд байдгаа гэд тийм нийтлэл уншиж байсан юм. Таны талаар бас юу гэж боддөг вэ те ингээд бага насны хүүхдээ одоо 6-аас 12 насны хүүхэд ингээд тийм технологитой танилцаад ирэхэд дотгошоо болд юм эсвэл илүү нээлттэйцдэг гэж бусдаа баг болж хамтарч ажиллах чадвар сууд юм болоо юу гэж боддөг вэ? Миний хувьд энэ дээр бол тэгдэггүй бах уу. Яг манайх ч юм болохоор баг болоод харин ч нөгөө нэг чимээгүй ганцаараа суух тийм одоо тайпны хүүхдүүд бол хамгийн анх над дээр ирдэг байсан. Манай хүүхд ингээл ингэ одоо компьютертэй л ингэ байждаг болохоор би авчирлаа гэл тэгээд ингээ уус тэрнийг дэмжиж явуулчих. Тэгмэд яг үндэ манайх ч одоо юу багийн ажил амар их байдаг байхгүй. Одоо нэг Монгол ардын зүрц зүгээд нь штэ ганц мод гал болохгүй ганц инженер юм хийхгүй ч лөө те. Яг тэр бол үнэн бохгүй. Инженерүүд ч яг дандаа багийн ажил хийдэг. Жишээлх юм бол одоо бид нар ингээд өдөртөгтэй робот хийлгүүлж байгаа. Тэр нь болохоор ингээд нөгөө нэг хөдөлгөөн мэдрэгчтэй нэг нь болохоор нэг ингээ роботоо барьчаад ингийн гут нөгөө робот нь ийшээ явдаг, ингийн гут нөгөө робот нь ийшээ явдаг, ингийн гут урагш явдаг, ингийн дарагш явдаг ч юм. Тэгээд тэр хоёр хүүхэд чинь хоорондоо ярилцаж протоколоо төгсчаад за би ингээ өдөртлөгийг хий, чи роботыг хий. Би чамд ингүүл ийм сигнал мессеж явуулна, чи тэрнийг хүлээж аваад ийм юм хий. Тэгээд тэр хоёр хүүхэд чинь нийлээд тэр юма хийгээд нөгөөтг нь ажиллах юм бол миний буруу, чиний буруу, миний код, аль миний кодыг харъя, чиний кодыг харъя. Ингээ ингээд юу баг болоод явна. Тэгээд тэмцэн ингээд юу явуулангууд бүгдээрээ л баг болол ингээд одоо 2-4 хүүхдийн юу бүрэлдэхүүнтэй баг болдог ч юм уу те. Тэгэл ер нь инженерүүд ч гэсэн одоо танай бас ажил дээр байдаг л байлгүй дээ те. Фронт эндийнх нь, бэк эндийнх нь гэл хоорондоо нөгөө нэг юм яриад би энийг хийсэн гэсэн гэл. Тэг энэ чинь багийн ажил учраас тийм амар дотгошоогоо оронч гэсэн юм бол байхгүй. Харин жоохон юу төвлөрөөд удаан ингээд чимээгүй суугаад идэг л болж магадгүй тий.
Одоо тэр чинь юм нь хийхдэггүй бол тэгэл суугаал идэг учраас. Бас нухаж бодож тунгаах хэрэгцүүлэх. Тийм. Гэлээхдээ бас жожиг болохгүй тий. Тийм бүр тийм амар жожиг хажиг болохгүй тийм. Тэс төлбөрийг бас одоо 6% төлөх боломжтой гэд тэгсэн мэн сургалтын төлбөрийг та сайн талаар бас мэдээлэл хүргэж бас зарим эцэгчүүд маань тий сая төгрөг ч юм уу 3 сая төгрөгөөр бэлгээр өгөх боломжгүй эцэгчүүд байх юм бол яаж бас төлбөрийн тухайж хийх боломжтой юм бэ? Тийм бас л яг нөгөө нэг олон хүүхдэд л хүрчихийгээд тэгмэд 3 сая маячин бол одоо өнөөдрийн нөхцөлтэй айгүй их мөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бол угаасаа нэг дор гараад ирэхгүйг ойлгож байгаа учраас ямар ч байсан суудлын баталгаажуулалтаар 30% хийчих. Тэгээд энэ жилдээ багтаад 12 сарын 1-ний дотор үлдснээ бол өөрсдөө ингээд график гаргаад төлөөд явчихаа гэсэн тийм уяат нөхцөл бол байгаа. Тэгээд дээрэс нь Pocket, StorePay гэдэг зээлийн аппликейшнуд байгаа шүү дээ. Тэднийг ашиглаад бол манай төлбөрүүдийг бол төлчих болно. Тэгэх юм бол бүр л хол болдог 90 хоног моногоор 3 сар мараар ямар ч хүүгээр төлчих байгаа шүү дээ. Тийм. Одоо бас нөгөө сургууль гэж ааш тэгэхээр зуны 3 сар ажилладаг уу? Сургалт нь явагддаг уу? Бас энэ их. Үгүй. Зуны 3 сар бид нар яг 9 сарын 2 дахь 7 хоногоос эхэлдэг байхгүй. Бусад нөгөө нэг сургууль мургуулаа хүүхдүүд ингээд зохицуулчаад тэгээд дараа нь манай сургуульд ирээд тэгмээтэй бид нар болохоор 32 7 хоног л ерөнхийдөө бол явдаг. 32 7 хоногоо явангууд тэр чинь 6 сарын 1-ээс арай жоох өмнө болж байгаа. Тэгээд тэрнийгээ дуусгачаад бид нар зуны цуслангийн boot camp гэж хийдэг. Зун цусланд нөгөө хүүхдүүд авчиад 5 хоногийн төрөвчлсэн сургалтууд гэсэн. Одоо хичээлчин онол практик гэдэг юу бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх онлуудыг нь авч хайжгаад хүүхдүүдийг ядаж нөгөө нэг одоо оргоо хосноос гэдэг шиг практик дээр нь тулгуурласан тийм хичээлүүдтэй үзүүлээд нэг юм 2 юм уу 3 илж аваад наадмын өмнө хүртэл. Тэгэл наадмаас хойш ер нь бол энэ хүртэл бид нар ч нөгөө нэг хичээлийнхаа хөтөлбөрүүдийг сайжруулах хэрэгтэй. Тэр ажлуудаа хийдэг. Бас дотоод одоо хичээлийнхэн утга агуулгыг сайжруулдаг юм тийм. Тэр чинь амар том ажил шүү дээ. Тэгэл нөгөө шинээр юу гарсан байна, хуучин юм чинь юу нь болохгүйсэн бэ? Одоо програмчлалын одоо хамгийн наазах нь зүгээр л програмчлалын хэлний хичээлүүд байхад нэг өглөөс ирэхэд л тэр юм ингээд дуудаад өчигдөр зүг зүгээр ажилладаг гэсэн код өнөөдөр нэг доор нэг анхааруулгатай болсон. За наад юу одоо арга чинь хуучирсан шүү, deprecated. Шинэ арга нь юм байна. Тэгвэл тэрнийг бид нэр цуглуулж байгаа л одоо за энэ хуучирсан аргуудаа бүгднийг солиод ийм юм оруулъя ч гэдэг юм уу те. Тэгээд одоо шинээр юу гарч ирж байна. Энд чинь яг ингээд технологийн хичээлийн хоцрогдол гэж бас нэг юм байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол 10 жилийн өмнө тавьсан 10 жилийн өмнө бичигдсэн номоор өнөөдөр бид нар хичээл заах юм бол шаал хондоо түүх хичээл шиг өөр юм байна. Тэгвэл бид нар чинь яг жил болгон жилд 2 удаа ер нь бол тэрнийг эргүүлж хараад биднэрийнх яг зүг явж гэнэ үү дэлхийд яг ингээд таарж гэнэ үү. Тэгээд ер нь хараа явдаг. Тэгэхээр өвлийн амралт, зуны амралтаар ер нь бол бид тэгэл хөтөлбөрүүдэд шинжилээл суучдаг. Одоо бас нөгөө эцэг эхчүүдийн бас нэг сонирхдаг болсон юм. Дэлхийн хаанаас ч дэлхийн хаач ажиллах боломжтой юу гэж асуудаг штеп. Одоо жишээл танаад сураа те эдгээр одоо мэдлэг чадварыг эзэмших юм бол дэлхийн хаанаас ч дэлхийн хааж байгаа газар л ажиллах боломж бүрдэж чадах уу? Орой зөвхөн одоо дижитал хүрээнд ч юм уу те. Энд ямар мэрэгчлээ болохоос бол их шалтгааллах байх л та хүүхдэн те. Яг үнэхээр заавалч хамт байж байгаа хийх ёстой тийм ажил хийдэг бол одоо хамт байхаас л өөр арга байхгүй. Тэгээд одоо онлайнаар хийчих болдог бол тэгэл онлайнаар хийчих бол манайх ч гол нь 10 жилийн хүүхдүүдэд л зориулаад байгаа энэ суур боловсрол гэдэг зүйлийг л өгчээ. Тэрнээс гадна бол жишээлбэл инженер болно гэдэг юм бол заавалчгүй их сургууль дамжих хэрэгтэй гэж би харж байгаа байхгүй. Энд ч олон янзаар инженер болоод байгаа шүү дээ. Их сургуульд яваад инженер болчихж байгаа. Тэгвэл зүгээр шууд дангаараа өөрөө ингэж нүцээр аваад инженер болсон хүмүүс байна. Одоо Google Google-аас сертификат шалгах хэлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл нөгөөдөл нь болохоор юм төрөвчлсэн boot camp сургалтуудад суугаад ингэ. Тийм 3 янзаар. Тэр 3 янзын инженерүүд чинь гурлаа өөр өөрийн давуу талтай, өөр өөрийн сул талтай. Би бол тэр ихний аргаар нь инженер болсон. Тэгээд би бол академик боловсролыг бол одоо дэмждэг. Гэхдээ ихний аргаар инженер бол ер нь бол дахиад нэг boot camp-т суучих хэрэгтэй байх гэж боддог. Тэгвэл ирээдүйд ямар инженер, ямар мэрэгчлэлтэй болохоос их хамаарна. Дээрээс нь одоо бас л яг бидний ажиллаж амьдарч байгаа нөхцөл байдал өөр болоод байгаа. Одоо boot camp суусан хүмүүс одоо л амар их хэрэгцээтэй шүү дээ. Coderүүд гэдэг хөгжүүлэгч нар гэдэг. Тэгвэл чинь яг софтверийн програмын инженерүүд биш байгаа байхгүй. Одоо
Нэг нь сантехникийн инженер, нөгөөт нь слесэр шил байгаа байхгүй. Тэр хүн зүгээр л код бичдэг, инженерийн шийдэл боловсруулдаг тийм хүмүүс. Тийм хүмүүсийг амар ихээр нэг хэсэг бид нар бэлтгэл ингээл яваадсэн чинь саяхан штэ. Түрүүжил ChatGPT гэдэг найз гарч ирэнгүүтээ тэр хүмүүсийн дайны кодыг зүгээр ингээд айтайхан хэлээд өгөөд 80% орчмын багцаатайгаар бичдэг болчихж байгаа. Тэгмэд биднэрт ч гэсэн эргүүлээд одоо өөр одоо ажлууд технологиос болоод инженерээс бусад ажлууд шахагдаад байна гэхээс илүү бас инженерийн ажил ч гэсэн ихэнх нь шахагдж байгаа. Тэгмэд тэр доогоор одоо төвшний кодер тэдний кодыг бараг л зүгээр нэг юм одоо жоохон оролддог хүмүүс хийчихээр болчиход байгаа. Гэхдээ тэр нь сайн талтай юм бол айгүй сайн талтай. Үнэхээр өөрөө мундаг инженер болох юм бол одоо тийм девелопер хөгжүүлэгч зэргийн хүрээнээс хайлаад инженер болох юм бол тэр чинь ганцаараа хийж чадах юм чинь томроод байгаа гэсэн үг. Тэр жижиг кодыг бичээл хамаг цагаа өрөөдөх шаардлага байхгүй. Одоо дээр үед хүмүүс алтыг бол ингээд хурц жотогоор л хотдог гэсэн байлгүй дээ тий. Тэгмээд экскаватор гараад ирэнгүүт уурхаа чинь хэрэггүй болоогүй уурхаа зүгээр илүү том л болсон. Уурхаа чинь илүү цагаа үр дүнтэй илүү их хаалт ухтгэл болсон шүү дээ. Тэгмээд тэрнтэй ялгаагүй бид нар ChatGPT-тэй болох юм. Үнэхээр лаг инженер байх юм бол тэрнийг ашиглаад өөрөө одоо хийж чадах юмныхын цар хүрээн л нэмэгдэнэ гэсэн. Түрүүний одоо ганц инженер Максдал одоо өмнө иймэрхүү хэмжээний дайны систем ухсардаг байсан бол хамаг ажлыг нь ChatGPT хийгээд өгчих юм бол ганц инженерээс ч гэсэн бас нэлээд том хэмжээний юм ухсрах боломжтой болж байгаа тийм. Тэгэхээр одоо хэрэг танаа сургуульд сурах юм бол тий дэлхийн хааж ямар ч их сургуульд очисон одоо юу гэдэг үеийнхээ хүүхдүүдээс өөр улсын хүүхдүүдээс тий ямар ч мэдлэгээр хоцрохгүй одоо ижлэхэн хичээл зүтгэл ижлэхэн хичээлээд ижлэхэн үр дүнд хүрэх боломжийг юм бий болгож гэж байгаа юм шүү дээ тий. Тэрнээс биш ингээл юу гэдэг ерхий боловсролын сургуулиуд төгсөд мундаг инженерийг биш мундаг инженер болох гээд мундаг сургуульд очиход нь аль нэг улсын хүүхдээс дээр доор биш яг л ижлэхэн хичээл зүтгэлээр хүрэх тэр замыг л бэлдэж өгöd байгаа гэж ойлгож байна. Тийм одоо яг л наадах чинь бол та бас айгүй сайн яг л голыг нь болоод ойлгоч тий. Манай сургуульд яваад 12-оо төгсөх юм бол ямар ч сайн сургуульттай газар байсан. Сингапур, Иран, Австрали, Англич гэдэг. Энэ сургуульттай газар төгссөн 10 жилийн хүүхдүүдтэй яг нэг хичээлийнхээ хүрээнд энэ дижитал технологи гэдэг хичээлийнхээ хүрээнд яг ижлэх нь суурьтай байна. Тэр хүүхдүүдээс одоо начиг тэгээд орлоо боогоны дур өсрийн мөшөө гэсэн бодол орж ирэхгүй тийм л хүүхэд ер нь бол одоо төгснөө л гэсэн үг. Олон 7 хоног нойргоо хонож байхгүй байх нь шүү дээ тийм. Тэр чинь ер нь бол айгүй буруу шүү дээ. Тийм. Сайхан 10 жилдээ үзэхтэй юм үзээд тэднэртэй ижлэх юм байсан бол тэгж олон 7 хоног нойргоо явж байгаа. Тэр чинь эрүүл мэндэд муу даралт ихсдэг болно. Би ч 30 өрөөг байж даралт ихсдэг болсон шүү дээ. Тэрнээс болоод нойргоо онсвсаргаад. Одоо нөгөө нэг манай үеийнхэн миний доод үеийнхэн ч бас нөгөө юмнаас амархан хаширдаг, орхидог болчихсон энэ үед. Хэрэв одоо магадгүй би бас тэгэл Австрали руу очил ингээл тэг бичих гэсэн чинь нөгөө хүүхэд нь ерөнхий боловсролын сургуулиас сурсан. Би сураг байсан бол за тэр чинь төлчнэ згээд л орхих бас эрсдэлтэй байгаа байхгүй тий. Хүн болгон бас нөхгүй шүү. Тэгэхээр хүүхдтэй бас асуудалгүй хүн бол хаял явчих гэсэн. Гэтэ бас үнэхээр амьд болсон хэцүү байх юм бол тий шантанбар байлгээл одоо бас л хэцүү шүү. Тэгэхээр хүүхдээ сайн мэрэгжил эзэмшүүлэе гэж бодох юм бол ерөнхий боловсролын сургуулиас нь л ихэд шатын суурийн сайн тавьж өгөх юм тий. Шууд одоо манай үеийн жишээлбэл 4 жилийн өмнө их сургуулиуд төгсдөг байхад яадаг байсан бэ гэх юм бол манай найз математиктэй сайн болохоор эцгийн шууд ингээд герман руу инженерээр явуулчихсахгүй гермалийн бэлдүүлээд тэгээ манай найз тэнд очиод 2 сарын дараа буцаа Монголд ирсэн сургууль ирэхэд за биш юм байна эн чинь зөвхөн нэг хэдэн тоо нэмж хасаад инженер болчихдгүй юм байна гэд тэр үед би гайхчихсан байхгүй одоо эн чинь улсын олимпиадад нэгт ордог байсан хүүхэд ягаад тэнд очиод инженерээр сурчихдаг байгаа гэд тэгвэл учир нь бол ухта энэ л байсан юм байна шүү дээ тий. Тийм инженер чинь даанч тоо бол нэг чухал суурьч гэсэн бас зөндөө олон юмны одоо байгаа. Яг л бас яг би магадгүй тэгж л харж Германы тийм нөгөө нэг 10 жилийнх нь яг улсын хөтөлбөрт нь ороогүй ч гэсэн ерөнхийдөө бол тэр хөтөлбөрөөр дэмждэг байж магадгүй би Герман судлаагүй. Тэгэнгუთ яг л Германы их сургууль нь тэр төвшний юм нэхэд эхлэнгуут хүүхэд ингээл бас чадхаа болчихно л доо. Тэгээд нөгөө яг цагийн юмыг цагт нь үзээд яваад тах нь л ер нь хамгийн зөв. Одоо ингээд эцэг эхчүүдийн амар хинэггүй гаргадаг албаа. Ер нь бол аав нар л их тэгээд за ингэж байж байгаа 11 дугаар ангит ч юм уу 12 дугаар ангит нэг сургалтанд суулгаад тэгэл болчихно. Тэгмэд яг үүндээ 3 дугаар ангитаа
элизний компьютер тоглоом хийдэг майндтай тэгээд тэрнийг сэтгэцэн олцсон 4 5 дугаар ангитай тийм байсан хүүхд 6 7 дугаар ангитай шал өөр юм бодоол яваад байна. Тэр олон жилийн хугацааны тий 3-аас одоо 12 гэдэг 10 жилийн хугацааны тэр мэдлэг дээр тулгуурласан бодлыг дөнгөж 11-т оронгуудаа ганц 2 жил сурангуудаа бүгдийг нөхөд авчдаг баг. Тэр тэгээд хүмүүсийн хамгийн их алдсан юм сүүлд эхлээд тэгэл нэг юмар ингэ шахаал тэр нь угаасаа бүтэхгүй. Тэгэл хүүхэд нь юу ядаргаа залхуу малхуу гэл тэрний чинь бас хүүхдийг байж яснаа гинэт одоо жилд нэг 64 цаг өдөрт 7 хоногт нэг 4 цагаар ингээд одоо ямар ч юмыг хичнээн гоё юмыг ч гэсэн ингээл хийгээл байл үлдчихэж шít. Тэхгүйгээр ингээд хийгээд болгоод ингээд дадлуулахад тэр нөгөө нэг юу мэдрэлийнх нь одоо коннекшнуудыг хүртэл ингээд бүр батжуулаад ингээд тэр чин сэтгэлгээ техникийн сэтгэлгээ гэдэг юм суучж байгаа гэсэн үг байхгүй бодол нь эргэжж байгаа гэсэн. Тим юм ингээд болгочих байсан юмыг авчаал 11 12 дээр нэг ямар бөмбөгтөл тэгэн гутаа нөгөөх нь уусвал ойлгохгүй хатан дээрс нэг амар их ямар бөмбөгтсөн нөгөөхт чинь дургуй би юм дургуун байна гэл тэгэл ерөнхийдөө шантрах магадлал амар ихтэй дээрээс нь угаасаа сурдгүй ингээд яг юу шиг байхгүй юу л үршгэл байхгүй бид нар ингээд хичнээн одоо ихийг зааж өгөөл дэ чадна би одоо юу гэдэг гарч ирэнгуудаа шууд 5 цаг нэг хүүхдэд яг юуныхын таван л одоо хичээлийг лекцийг нь уншиж тэр хүүхд чинь тэндээс ойлгож авах хэмжээ гэж байгаа шүү дээ тий тэр ойлгож авах хэмжээнд тулаал таг гацчихна тэгэхээр тэр одоо бүр 11 12-т нь оруулаад төгсөөд гайгүй юмд оруулна тийм бол биш угаасаа тэр одоо буруу гэдгийг нь Нобелийн шагналтай одоо эдийн засагч нар батлаад ингээд бүр амар цуцаа ном бичиж тавьсан байхгүй 75 тэрбум долларыг ашиглаад дэлхий яаж одоо сайхан газар болох вэ гэдэг дээр нэг номерт хоолунд хүүхдээ баг багт нь хоолунд хоёрт нь нөгөө нэг юу сургалт хамгийн бага байгаас нь сургах боловсрал тэгээд тэр нь л дээр их сургуулийн боловсралж ш бүр юм баг багт цэцэрлэг бол цэцэрлэг тэр ингээд одоо боловсролт хөрөнгө оруулах гэж байгаа бол эртнийх байх тусмаа дээр одоо би жишээлбэл одоо өөрийнхөө хүүхдэд хөрөнгө оруулах чинь гэвэл би цэцэрлэгтэн сайн сургуульд цэцэрлэгт өгөөд одоо 10 жилд нь бага ангид нь сайн цэцэрлэг одоо явуулаад тэрнээс ингээд болгочаад бүр одоо их сургуульд нь гэх юм бол одоо Монголын ч юм уу тиймэрхүү юм өгцөн эсрэгээр байснаас хамаагүй илүү үр дүнтэй гэдэг байгаа юм. Тийм. Гэмтэл ухаарах биш ерөн багаас нь багаар тасгах нь л ерөн хамгийн зөв шийдэл болон сонголт байгаа юм шүү дээ тий. Тийм гэсэн үг тийм. Факттай.